Энэ маш чухал хууль орж ирж байгаа. Энийг бол аль болох өнөөдөр чамаагүй баталчмаар байгаа. Өмнө над их хурлын дарга бям цогтарах хэрэг эрхлэхийн газрын дарга байхдаа цагаан намын улаан намын цагаан байрныхаа дээрэмжтийг ерөөсөө танихгүй мэдэхгүй гэж яриад байсан. Ерөнхий сайд учрал ерөнхий сайд бол одоо таньж мэдж байгаа бүгднгийн цэвэрлэнэ л гэсэн. Цэвэрлэх ажлаа яаралтай хиймээр байгаамаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо энэ 2024 оны дүнгээрээ 34.3 их найт төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гэж тайлан дээр нь тусцсан байна. За энэ юуг харуулж байгаа тоо вэ гэхээр 24 онд нөгөө улаан намын цагаан байрныхын чинь сонгуулийнхаа зардлыг төрийн өмчт аж ахуй нэгжүүдээс авч явуулсан гэсэн үг. Энэ нэгдгсэн тайлангаар шүү. Энэ дүн нь 2025 онд өсөх ёстой. Гэтэл өсч чадаагүй буюу 19.1 их найт болоод зөрүү нь 15.2 их найт төгрөг. Зөрүү нь 15.2 их найт төгрөг чинь энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүд дээр хууль бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээгээд одоо юу гэдгийг хэвлэл мэдээллийн зардал гэдэг юм уу үндэслэлгүй алсан хүмүүстэд итгэмж өгж явуулдаг юм уу гэх мэтлэнгээр явсаар байгаад 15.2 их найт төгрөгийг бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ гаргаа явуулсан байгааг шинэ ерөнхий сайд бас анхаараарай. Улсын төсөөр бидний 33 их найдыг баталж явуулж байгаа. Нийтдээ бол одоо 133 их найт төгрөгийн асуудал явж байгаа. Сая энэ бусад гишүүдийн асуудалтан дээр ч гэсэн гарч ийн. Тайлан балансанд бол маш багаар дүгнэгдэж байгаа асуудлууд байгаа. Тайлан балансан дээр яг үнэлгээгийн зөв үеийг явах юм бол энэ 133 их найт төгрөг хэд ч хүрэх магадaltaй энэ цэнгэл дарга маш сайн мэдж байгаа бох. Тэгэхээр одоо юу гэдгийг Эрдэнэс Монголч гэдэг юм уу, Төрийн банкч гэдэг юм уу, энэ төрийн өмчт аж ахуй нэгжүүд сая Эрдэнэс Монголыг нэг нэрийг өөрчилчих шиг боллоо. За тэгээд хил ам дагуудад байсан, давхардаад байсан нэг хідэн дарга нарын бас цөөлчих шиг боллоо. Тэгээд нэг 67-8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа л гэж ярьж байгаа бодит байдал дээр эн чинь зөвхөн танахаа өөрсдөө хийж исэн ажлуудынхаа алдаа дутагдлыг одоо зах зугаас нь олоод хараад залруулах гэж байгааг нь илэрхийлэл. Жишээлхэд төрөөс тэр бомтон төрдгийн жишээ Төрийн банкн дээр байгаа. Танаа намын нэг даргын үеэл тэнцээ захирал хийдгээ. 4 жилийн цалин нэлээд 1 тэрбум төгрөг болчдгоо. Төрөөс тэр бомтон төрж болдгийн жишээ. Гэтэл Төрийн банк, Хаан банк хоёр гараанаас ижил нөхцлөөр гарсан. Өнөөдөр Хаан банк 2 их найдын буюу Монголын хамгийн том компани болцсон явж байна. Төрийн банк хамгийн жижиг хэвээр байгаа. Өнгөрсөн чуулган дээр уг нь Төрийн банкны жишээлхэд ховчлыг оруулж ирээ гэжсэн сая хаврын чуулганд орж ирээгүй. Бүр хойшин татцсан гэж ойлгосон. Тэгэхээр та бүгд маш хариуцлагатай байжгаад энэ мэд өргүү зардал гаргаад байгаа төрд ашиг авчирч өгдөггүй. Төр өөрөө хувийн хвшилтэд өрсөлдөх шаардлагагүй. Энэ мэд Төрийн банк гэх мэт энэ байгууллагуудаа ховчлохгүй бол төр данхар тэр чигээрээ 133 байтугай их найт төгрөгийг Монгол Улсын ерөнхий сайд удирдах байгаа буюу төрийн өмчт аж ахуй нэгжүүдийн 90 их найдын цэнгэл дарга удирдах чинь үлдсний нь улсын төсвөөр ерөнхий сайд танхимынхаа сайд нартай буюу төсвийн ерөнхийлөн захирагч нартайгаа нийлж хагаад удирдах байна. Энийг нэг талд нь гаргаж дараагийн ажиллаараа гэж хэлэх гэсэн. Тэгээ сая нийслэлийн бас нэг төсөв санхүүтэй холбоотой сонсгол болсон. Энэ ерөнхий сайд одоо бас чиглэл өгдөг нэгдмэл улсын хувьд анхаарахгүй бол тэнцээ нэг хурган дарга нь 15 туслагтай 3 компанид тузын мөнгө гээд 200 орчим сая төгрөг жилд авдаг. Тэгээ тэрийг бүр мэддэггүй. Би одоо нэг 200 орчим сая төгрөг авсан юм уу би мэдэхгүй байна гэж. Тэгээ нийслэлийн босгосон бонд, нийслэлээс баталсан татвараар орж ирж байгаа төсөв нийлж явсаар гоод одоо нийслэлээр 7 нийслэлийнхэн маань бол сая хуралдаа үндсэндээ 7 их найт төгрөгийн алдагдал үйлдвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Энийг бол төсвийн доктортой байдлын зөвлөл гаргаж ирсэн юм. Тэгэхээр улсын хурлын хурлаан даргалагч Бат Эрдэнэ дарга үүргийг өгж жоод төсвийн доктортой байдлын зөвлөлд 7 их найт төгрөгийн алдагдал гэдгээ баталж оруулж ирнэ. Яг нийслэлд одоо алдагдал үйлдвэрлэсэн юм уу, үйлдвэрлээгүй юм. Энийг нэг талд нь гаргах шаардлагатай байна. Тэгээ төрийн өмчт компани төсвийн орлого ер нь эдийн засгт харьцаа бол бараг 61% төрсөн. Энэ төрийн өмчт компани хуулийг тухайн үед боловсруулж яхад намайг хэрэгжлэхийн дарга байхад ажлын хэсгийг байгуул бид ажиллаж ийсэн. Энэ ажил дээр бол EBRD оролцсон. За энэ ажил дээр бол тэр Тони Блэрийн институтээс зөвлөгөө авсан. Тэгээ энэ хуулийг боловсруулж батлуулахад хүн бодохгүйгээр хийх ёстой юм бил. Өнгөрсөн хугацаанд бол төрийн өмчт компани шинжил хийхээр нэг яг ингээд зоригтой шийдвэр гаргая гэхээр очоо хан мөрөгчдөг.
Тэгээ нөө эргэтэн дарахтангууд улс төрчтөн залгаад зовоогоод ингээд эхэлдэг. Тэр энэ хамтын хүч хэрэгтэй шүү. Аль намын. Маш олон хүний уур бухимдлыг хүргэнэ. Сая одоо би ихний 14 компани дээр бол олон одоо улс төрчдийн уур бухимдлыг хүргэсэн. Тэгэхээр цаашаа зөв явахын тулд хууль гарах хэрэгтэй. Энэ хуулиар бол хараад бус тузын гишүүдийн тоо олон болж байгаа. Шаардлагууд нь асар өндөр болж байгаа. Асар өндөр болж байгаа. Энд бол тэнцэх хүнд хэдүүлэн бас олдохгүй бол. Өмнө нь би төсвийн хуулийн үеэр хэлж ирснийг та бүхэн санаж байгаа. Ерөөсөө энэ олон улсын аудит оруулах хэрэгтэй маа. Тэр заалт унгаацсан шүү дээ. Олон улсын аудит энэ компаниудад оруулж өгөхгүй бол энэ тайлан баланс дээр нэг цэвэрлэгээ хийхгүй бол энэ явах байсан. Юу IPO гаргах? IPO гаргана гэдэг чинь үнэлгээ хийн. Аудит хийн, олон улсын аудит. Тэгээд тэр андеррайтер энэ төр авах хөлс мөнгө хэрэгтэй шүү, төсөв мөнгө. Тэгжиж явахгүй бол үнэлгээ чигээгүй, аудит чигээгүй нөгөө их хурл нийгэм шахангууд нэг юм тогтоол гэдэг нэг хэдин компани татан болгож байгаа маа нэгтгэж байгаа маа гэд хүчээр бариад ороод ирдэг. Тэр төрийн өмчт компанидэр баримтлах чиглэлийг засгийн газар татаа авчихсан. Яг л тэр худлаа. Тэгж одоо хүмүүс хуураад яах. Үнэлгээ хийгээгүй бол аудит хийгээгүй бол байхгүй. Тэгэхээр хамгийн зөв зарчим юу гэж үзсэн бэ гэхээр энэ хуулиа гаргачих. Тэгээд энэ статусаад маш тодорхой болгочих. За тэгээд намар IPO гаргахын тулд бол хамгийн зөв зам бол яг Узбекистан энэ хийж байгаа жишг юм бэл. Юугээр нэг юм портфолио маягаар ингээд ашигтай компаниудынхаа хувьцаануудыг нийлүүлээд хөрөнгө оруулалтын сан дээр байршуулад хуулийн дагуу хөрөнгө оруулалт менежментийн компанид одоо asset management хийлгээд тэрнийхээ эрхийг их хурлаас авчих юм бэл. Тийм учраас энэ Чингис хаан баялагын сан нэгдэл бол өөрөө хомкор удирдуулнаа цаашдаа. Тэгээд хөрөнгө оруулалтын сан дээр нь хувьцаануудаа нийлүүлж хагаад их хурлд намар энэ компани дээр IPO гаргасан юм а гэж зөвшөөрлөө авчих юм бол бирж дээр гаргана, хөрөнгө босгоно. Энэ бол эргэлзээ байхгүй. Тэгэхээр энд одоо их хурлын гишүүдийг л гол нь дэмжиж Ерөнхий сайд ер нь бол их зоригтой ажиллана гэдэг. Одоо танд намар хүртэл хугацаа байна. Өөрийн намаасаа эхлэн гэсэн. Сүүлийн 10 жил танах дангаараа засаг барьсан. Намар гэхэд танах ямар хүмүүстэй хариуцлага тооцоод ямар хулгайчуудаасаа салаад ямар төрийн өмчийг нийтийн болгох гэж байгаа таасаа ярианда өөрөө бас хэлсэн шүү дээ. Намар гэхэд бид нэр энэ компаниудыг IPO хийгээд гаргаад ирнэ гэд. Энэн дээр маш хурдтай, маш зоригтой ажиллаараа гэдгийг танд захиж хэлэх гэсэн. Одоо манай засгийн газар бол дуустдгүй яриаг дуусгана л гэсэн. Тийм учраас дуустдгүй одоо татварын реформыг бид хамтдаа батллаа. Одоо энэ тэтгэврийн шударга тогтолцооны реформ хийх гэж та бүхэн баталж өгвөл намрын төсөвдөр бодиттой өөрчлөлтийг хийн. Явахгүй байсан олон төслүүдийг компаниуд нь сонгон шалгаруулад одоо ингээд гараанаас гарчлаа. Төрийн өмчт компани реформыг хийн гэж олон үеийн засгийн газар хичээж ирсэн. Одоо бодиттой ажил хэрэг болж байгаа. Манай засгийн газрын үед. Ерөөсөө олон улсын хамгийн зөв чиг хандлага ерөөсөө энэ төрийн өмчт компани тодорхой хувьдыг нь багцлаад хөрөнгийн багц үүсгээд нээлттэй арилжаал. Тэгээд банкн дээр байгаа гадаадын банк оруулж ирэх гээд байгаа одоо энэ бизнес эрхчлөлийг дагсан нөгөө 20% нэг хувьцаа эзэмш 20% гэдэг босхийг гадаад банкн дээр тооцохгүй энэ төр гээд өөрсдөө чөдрөлдсөн заалтууд байна. Энийг аваа хийчмээр. Ингээд намар хүртэл